Орой минь төргий. Монгол улс 2012 онд Бутаны хаант улстай дипломат харилцаа тогтоосноос хойш Бутаны талаас анх удаа төрийн тэргүүний төвшөнд Монгол улсад айлчилж байгаа нь энэ айлчлалын түүхэн ач холбогдлыг харуулж байна. Гадаад бодлого талаас нь авч үзвэл энэхүү төрийн айлчлал нь хоёр орны өнгөрсөн хугацаанд хүрсэн ололт амжилтыг ахиулан харилцааны түүхэнд шинэ хуудас нээхийн зэрэгцээгээр дэлхийн бүх улс оронд нээлттэй альч бүс нутгийн улстай харилцаагаа өргөжүүлэн тэлэх тэнцвэртэй олон тулгууртай энхийг эрхэмлсэн Монгол улсын гадаад бодлого тууштай урагшилж байгаагийн нэг илрэл болж байна. За Монгол улс Бутаны хаант улсын цог жавхлант хааныг гэр бүлийн хамт төрийн өндөр хүндэтгэлд ор ухтан авч нийт ард түмний баяр цэнгэл үндэсний их баяр наадамд хүндэт зочноор урьсан нь түүх, шашин, соёл, хөгжил цэцэглэлтийн төлөөх нийтлэг үнэт зүйлстэй хоёр ард түмний зүрх сэтгэлд халуун дулаан сайхан дурсамж болон үлдэж байна. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх тэргүүн хатагтай болор цэцгийн хамт Бутаны хаант улсын цог жавхлант хаан Жигмээ Гэсэр Намжил Ванчук, хатан Жэцүүн Пема Ванчук нарыг Сүхбаатарын талбайд угтаа авлаа. Угтаа авах төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монгол улсын талаас засгийн газрын сайд нар Монгол улсаас Бутан улсыг хавсран суугаа элчин сайд, ерөнхийлөгчийн тамгын газрын удирдлагууд болон холбогдох албаны төлөөлөгчд. За Бутаны талаас тус улсын дотоод хэрэг, хөдөө аж ахуйн, мал аж ахуйн сайд нар гадаад хэрэг худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга, ёслолын газрын дарга, Бутан улсаас Монгол улсыг хавсран суугаа элчин сайд зэрэг аль биесний төлөөлөгчд, мөн Монгол улсад суугаа гадны улс орнуудын элчин сайд нар, олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгч нар оролцож Бутаны цог жавхлант хааныг угтаж авлаа. Бутаны цог жавхлант хаан Жигмээ Гэсэр Намжил Ванчук Монголын ард түмний их хаан Чингис хааны хөшөөнд мэхийн хүндэтгэл үзүүлж, хүндэт зочны дэвтэрт гарын үсгээ зурж, Монголын ард түмэнд хандсан сэтгэлийн үгээ түүх болгон үлдээлээ. Монгол улс одоогоос 12 жилийн өмнө 2012 онд Өмнөд Азад Хямлайн нурууны бэлд орших Бутаны хаант улстай дипломат харилцаа тогтоосон. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд Монгол улс газар зүйн хувьд далаад гарцгүй хоёр том гүрний дунд оршдог ижил төстэй онцлогт арчлалын төлөөх ижил үнэт зүйлстэй Бутаа улстай найрамдалт хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж ирсэн юм а. Одоогоор хоёр талын харилцаа найрамдалт хамтын ажиллагааны төвшөнд тогтвортой хөгжиж байна. Аль биесээр харилцаж ирсэн энэ 12 жилийн хугацаанд манай талаас Бутаа улсад гадаад харилцааны сайдын төвшөнд 2016 онд айлчлал хийж байсан бол Бутаны талаас 2017-2018 онуудад гадаад харилцааны сайдын төвшөнд энэ онд гадаад хэрэг худалдааны яамны төрийн нарийн бичгийн даргын төвшөнд манай улсад айлчилсан байна. Анх удаа манай улсад яг одоо хаан ширээн сууж байгаа хаан одоо төрийн ажил хийж байна. Нөгөөтэйгөр энэ Бутан улс манайхтай адилхан далаад гарсан хөгжиж байгаа орноосоо гадна соёлын хувьд, шашны хувьд, үзэл санааны хувьд, за мөн одоо инхийг эрхэмсэн энэ бодлогын хувьд, хөгжлийн хувьд ч гэсэн бид бас их ижил төстэй зүйлүүд их олонтой. Нөгөөтэйгөр манай улсын нийслэлд одоо айлчлах энэ үеэрээ яг Монгол Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж байгаас нь хүртэл энэ улсын манай улсын зүг харуулж байгаа бол энэ хүндлэл нь харагдаж байна. Төрийн айлчлалын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх Бутаны хаант улсын цог жавхлант хаан Жигмээ Гэсэр Намжил Ванчук нар ганцаарчилсан уулзалт аль биесний хэлэлцээ хийсэн. Хэлэлцээний үеэр Монгол улсын ерөнхийлөгч Бутаны цог жавхлант хааны Монгол улсад хийж байгаа энэхүү анхны төрийн айлчлал өв соёл, инх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түүхэн чухал түлхэц болно гэдгийг тэмдэглэлээ. Хэлэлцээний үр дүнд хоёр орны найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх замын зураглалыг тусгасан хамтарсан мэдэгдэл гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гар үсэг зурсан юм а. Монгол улс Бутаа улстай 2024 оны эхний хоёр улирлын байдлаар 51,000 гаруй Америк долларын худалдаа хийж байна. Худалдаа нэг талын урсгалтай буюу Бутаа улсаас хүнсний хөлдөөсөн ногоо, хатаасан жимс зэрэг бүтээгдэхүүн импортлож байгаа юм а. Цаашид харилцааг хөдөө аж ахуй, мал аж ахуй, соёл боловсрал, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Тухайлбал өндөрлөг газрын мал аж ахуй, бэлчээрийн хөгжлийн чиглэлээр хамтран ажилласнаар малын удмын санг сайжруулах, уг салбарт дэвшилтэд технологи нэвтрүүлэх, үр хөврөлийн солилцоо хийх замаар малын үр шимийг нэмэгдүүлэхэд Монгол Бутаа улсууд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болж байна. Энэ хүрээнд сарлаг, адуу, хонин сүргийн удмын сангийн чадварыг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан төрөлжүүлэх замаар эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх зорилт тавьж байна.
Соёлын салбарт жишээ нь соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг дэмжих, музей хоорондын сургалт, соёлын солилцоог дэмжихийн зэрэгцээгээр Бутаны хаант улсын дотоод иргэн яамны харьяа, соёл хэлний агентлагтай уламжлал, шашин судлал, хэл судлал зэрэг салбарын хүрээнд хамтын ажиллагаа хөгжүүлэхээр болж байна. Манай улс Бутантай уламжлалт анагаах ухааны чиглэлээр тодорхой хугацаанд хамтарч ажилласан туршлагатай. Энэхүү хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг Бутаны хааны төрийн алчилын хүрээнд бэхжүүллээ. Соёлын салбарт хамтарч ажиллах нь үнэхээр Бутаны хувьд их сонирхолтой бөгөөд их чухал байгаа юм байна. Яагаад тэгэхээр одоо энэ Бутан улс маань өөрөө 800 мянган хүн амтай соёл иргэншил болон өөрийнхөө соёлыг одоо авч үлдэх тал дээр одоо онцгой ач холбогдол өгдөг. Манай улстай адилхан хоёр том гүрний дунд оршдог. Тийм учраас Бутан хүнийг Бутанаар нь байлгах, соёл иргэншлийг авч үлдэх, Бутан соёлоо олон улсын хэмжээнд түгээхээсээ илүү дотооддоо авч үлдэх нь өөрсдөө нэг чухал байгаа учраас манай улсын соёл өвөөс яаж суралцах вэ? Монголчууд энийг яаж хамгаалж авч явд юм бэ гэдгээс суралцъя гэдэг үүднээс энэ санамж чигээс гэрээ хэлцээр байгуулж байна. За үүнээс гадна боловсрын салбарт хааны тэтгэлгээр монголчуудыг сургах, за манай улсын төрийн тэргүүний тэтгэлгээр бас Бутаны оюутнуудыг Монгол улсад сургах ийм боломж болцоотой учраас бас гэрээ хэлцээр байгууллаа. Монгол Бутаны ард иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх зорилтын хүрээнд Монголын үндэсний олон нийтийн радио телевиз Бутаны хэвлэл мэдээллийн гол байгууллагатай харилцан контент солилцох, уран бүтээл хамтран туурвах, мэдээлэл технологийн салбарт мэдээлэлээ хуваалцахаар эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Хүмүүнлэгийн харилцааны хувьд хоёр улсын иргэд харилцан визтэй зорчиж байгаа. 2023 оны байдлаар Бутаны хаант улсад Монгол улсын 1 иргэн, Монгол улсад Бутаны 32 иргэн зорчсон байна. Одоогоор Бутан улсад оршин суугаа Монгол улсын иргэн байхгүй. За Хямлан нурууны Бутан улс бол 800 орчим мянган хүн амтай, хүн амынхаа амар амгалан эрүүл аж төрөх орчин нөхцөлийг нэн тэргуунд тавьдаг онцлогтой гадаад дотоод бодлого баримталдаг. За Бутаны аялал жуулчлалын салбар нь дэлхийн хамгийн онцгой аялал жуулчлалын газруудын нэгт тооцогддог юм а. За Бутаны аялал жуулчлал бол байгаль орчин экологид ээлтэй, нийгэм соёлын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн, эдийн засгийн хувьд үр ашигтай байх зарчим дээр суурилдаг юм байна. Бутаны засгийн газар жуулчдад онцгой мэдрэмж өгөх, ард түмэндээ үр ашигтай байх зорилгоор өндөр үнцэн цөөн жуулчин гэсэн аялал жуулчлалын бодлого тууштай баримтлаж байгаа. Өөрөөр хэлбэл Бутан улс соёл байгаль орчноо хамгаалахын тулд жуулчин олноор авахаас зайлсхийж, тогтвортой хөгжлийн төлбөр гэсэн нэрийн дор татвар авах замаар зохицуулалт хийдэг. Тус улсад аялал жуулчлах бол тухайн жуулчин өдөрт 100 Америк долларын татвар төлөх ёстой. Ингэж жуулчдын урсгалыг хянаж байна. Энэ үүднээс аялал жуулчлалын салбараа байгаль орчин өв соёлоо хамгаалах төрийн бодлоготойгоо уялдуулан зохицуулдаг юм байна. Виз бол үнэхээр манай улсын хувьд бид бол их тийм жижиг орн, тэгээд их цөөхөн амтай соёлын довтлого, элдв янзын тийм юмд орохосоо бас бид нэх болгоомжлдог учраас аялал жуулчлалын бодлогооч гэсэн бид нэгт болгоомжтой явуулд юм а. Одоо төлбөрийн чадвартай үнэхээр манай улсыг хүндэтгсэн, манай улсын түүх, соёл, байгаль орчныг дээдэлж хайрлах ийм сэтгэлгээтэй хүнийг айлчлуулах сонирхолтой байдаг учраас бид визний бодлого дээрээ бол ялтчгүй их тийм хатуу бодлоготой байдаг юм а гэдгийг бол их тийм эргээр тайлбарсан. Тэрийг бол бид нар бас мэдээж ойлгон хүлээж авч байгаа. За энэ гэхдээ манай хоёр орны хооронд одоо ард иргэдийн хоорондын одоо зорчих тээвэр тийм ард иргэдийн солилцоо аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах энэ харилцааг бол харилцаанд саад болохгүй гэдгийг бол илэрхийлсэн. Монгол Бутан улсууд нь бүс нутаг олон улсын тавцанд харилцан бие биенээ дэмжиж идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Энэхүү туршлагадаа үндэслэн нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхээр дээд түвшиндөө тохирлоо. Мөн хоёр орны төрийн тэргүүнээр ур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд тэмцэх, байгаль орчин хамгаалах, дэлхийн нийтийн чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлд хамтарч ажиллахаар болж байна. Монгол улс Бутан улсууд хоёулаа далаад гарцгүй хөгжиж байгаа эдийн засагтай, хоёр том гүрний дунд оршдог, газар зүйн онцгой байршилтай. Энэ үүднээсээ олон улсын талбарт ашиг сонирхол нэгдсэн зүйлүүд дээр Монгол Бутан улсууд бие биенээ дэмжлэг онцлогтой юм а. Тухайлбал Бутан улс Улаанбаатарт төвтэй далаад гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг анханаас нь дэмжиж гишүүн болсон. Бутаны хаан алчилынхаа үеэр Улаанбаатарт байрладаг далаад гарцгүй хөгжиж байгаа орнуудын судалгааны төвд зочилсон. Бутаны хаант улсын зүгээс тус төвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Ер нь бүс нутгийн талбарт хамтын ажиллагааг үргэлжлүүлэн тэлэх сонирхол хоёр талд байдаг юм а. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэхүйн урилгаар Монгол улсад төрийн айлчлал хийж байгаа Бутаны цог жавхлант хаан Жигмээ Гэсэр Намжилманчук гэр бүлийн хамт Хүй Долоон худагт үндэсний их баяр наадмын азарганы уралдаан үзэж төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв асраас хүндэт зочны хуваар наадмын
нээлтийн ёслолын үйл ажиллагааг үзэж сонирхлоо. За Монгол түмний Баяр наадмын сурын талбайд анх удаа гадны улсын цог жавхлант хаан дуут сум шагаа харваж цэц мэрэгнээ сорилоо. За энэ бол Монголын ард түмний үндэсний их Баяр наадмын түүхэнд шинээр бичигдэж байгаа түүхэн үйл явдал болж байна. Үндэсний их Баяр наадмын нээлтийн дараагаар Бутаны цог жавхлант хаан Монгол улсын ерөнхийлөгчийн хамт сурын талбайд зочилж сум тавьж цэц мэрэгнээ сорилоо. Энэ үеэр Бутаны хаан Монголын нийт ард түмэнд хандан Баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж Баяр наадам Монгол улсын соёл уламжлалын талаар сэтгэгдлээ хуваалцсан юм а. Бидний гэр бүлийн хамт Монгол улстай өрсөн Монгол улсын ерөнхийлөгч болон Монголын нийт ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ сэтгэлээ би өөрийн нутгийн ташил дийлэг гэдэг үгээр илэрхийлж та бүхэнд хүндэтгэл үзүүлж үндэсний их Баяр наадмын мэнд дэвшүүлье. Сурын харваа манай улсын үндэсний спортын нэг төрөл. Хүүхдүүд багасаа сур харуут сурдаг. Тиймээс дөнгөж сая дууцсан харахад их сандарсангүй. Монгол улсад байх хугацаанд бүх зүйлсээс та бүхнийг Чингисийн үр удам гэдгийг мэдэрч байна. Тиймээс Монгол улс миний найз гэж хэлэхэд би их бахархалтай байна. Сурын харваанд Бутаны хаант улсын түүхийн туршид дайны цагт өндөрлөг газарт амьд үлдэх хамгийн чухал зэвсэг, амжиргаа залгуулах ан агнуурын гол хэрэгсэл байж ирсэн нь өнөө үед үндэсний спорт болж хөгжиж байгаа юм байна. Мөн Монгол улсын хүндэт зочин Бутаны цог жавхлант хаан Монгол улсын ерөнхий сайдын хамт шагаан харвааны асарт морилон саатаж шагаа харваж цэц мэрэгнээс орсон. Монгол улсын хүндэт зочин Бутаны хаант улсын хаан Жигмээ Гэсэр намжил Манчук альчлынхаа хүрээнд гэр бүлийн хамтаар Чингис хааны музей, Гандан нэгчлэн хийд, Богд хааны музей зэрэг түүхэн дурсгалт газруудаар морилон саатаж Монгол түмний түүх, өв соёлыг үзэж сонирхож байна. Энэ бол Монгол улс Бутаны хаант улстай 2012 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 12 жилийн дараа Бутаны цог жавхлант хааны Монгол улсад хийж байгаа анхны төрийн айлчил гэдгээр онцгой түүхэн ач холбогдолтой айлчлал болж байна. Мөн Монгол улс орчин үеийн түүхэндээ гадны улсын хаан ширээндээ заларч байгаа хааныг анх удаага хүлээн авч байгаагаараа онцлог. Өмнө нь 1970-аад онд Ираны шах, 1995-2007 онуудад Кувейтийн эмир нар Монгол улсад айлчилж байсан. За Бутаны хаан бол дэлхийн хаант засагтай нийтдээ 43 улс, Өмнөд Азийн бүс нутагт байдаг хаант засагтай 4 улсаас Монгол улсад айлчилж байгаа 3 дахь хаан болж байна. За энэ онцгой түүхэн айлчлал хоёр ард түмний харилцаа хамтын ажиллагааг шин шатанд гаргаж байгаа юм а. За Бутаны улсын цог жавхлант хаан Жигмээ Гэсэр намжил Ванчукийн Монгол улсад хийж байгаа төрийн айлчлал маргааш өндөрлөнө.